Турбо киносогт эргээд тавтай морил бид 2016 онд нээлттэй хийсэн Дурсамж 1988 гих 20 ангид киног та бүхэнд 3 ангиар нь багцлан ярьж өгч байгаа илээ. Ингээд 6 7 8 дугаар анги руугаа орцгоё. 6 дугаар анги анхны цас орно гин. Өөрөө толь бичгтэй байж догсоонаас толийг нь авсан сануутай Жонхуан харц тулгарснаар 5 дугаар анги төгссөн бол бодож байгаа зүйлээ 100% мөн бидтэй гэж асуухад тайлбарлая гэж хэлхийн завдалгүй хүний хайр сэтгэлийн асуудал надад хамаагүйгээд 6 дугаар ангийн эхэнд гараад явцдаг. Хоцорчхож байгаа юм шүү дээ Жонхуанаа. Арай болж тэгийн автаа таарсан сануугийн ээж өглөө хоол хийх хэрэггүй би амттай хөншөл хийгээд оруулъя гэхтэн тэгийн аав нэг амттай хоол хийдэггүй гэдгийг нь мэддэг болохоор гацаж ээдрээд арт нь үлдчихдэг. Уг нь хэрэггүй л юмсан. Нэрч хэрэггүй л те. Айлууд орой хоолой идээстэй. Тэгийн аав хүүгээ дуудах гэсэн хүн ядраад унтцсан байдаг. 1988 оны 11-р сард үйл явдал үргэлжилнэ. Аль хэдийн өглөөний 7 цаг болсон байлаа. Сандраад босох гэтэл хэдийн анги харагдаагүй ихчдүү хоёрын бөөн чимээнэр өдөр эхэлдэг. Гэрт нь халуун ус байхгүйгээд Жонхуаны угаалгын өрөөнөөс манай догсон нойтон үстэй гараад ирнэ. Харц тулж бандсан Жонхуан тэгсгээд хичээлд явна. Харин өдөр догсон хоёр найзтайгаа анхны хайрынхын тухай яриад сууж яадаг. Хизээ хайраа илчлэх бол гэсэн яриа тасрахгүй. Хажуугаар нь авраг даамчин чэтэгийн гарын үсгийг аваад өгөөл гэдэг. Бас танилцуулаад өгөөд идэг шүү. Хятадд бурхан гэдэг гисэн гэдэл. Нөгөө хоёр нь магтаж яхад манай догсон бурхан тэр чин тэнэг штэ гэдэл хэлж дуусаагүй байтал үнэхээр тэнэг гэдгээ мэддэх гэж байгаа айтай тэг жихвчний хөгжимтэй ноцолдоод сууж яадаг. Үүнийг нь харсан дөнрөөнө бидний дэргэд л ингэдэг эцтэй бусдын дэргэд юу ч битгий хий гэж ирээд нөгөөхийг маань явуулж гарна. Гэсэн чи би амар тэнэгүү гэж яагаад л дахиад хөгжмөө чангалж чадахгүй тэнэгэ гайхуулаад авдаг. Даанаас бусд нь бас эргэлзээтэй л. Тэгийн аав радиогоор удахгүй болох Хятад, Япон, Солонгос улсуудын шилдэг даамжинг тодруулах тэмцээн болох гэж байгаа Солонгос улсыг төлөөлж тэг шалгарч үлдсэн талаарх мэдээ сонсоод сууж яадаг. Ялалт байгуулагт нь эргэлзээтэй байгаа талаар ч ярьсан гин сонсно. Хятад явахт нь ачааг нь дунруу нь бэлдээд байж яадаг. Бас хажуугаар нь хурдан хожигдоод эргэхт нь хожуул яах вэ гэд яриад амжина. Бас хожуул кино үзэхээр тохирдог. Энэ яриа өрнөж байх хүртэл тэгийн тэнгийг дунруу нь гайхсаар. Учир нь манай хүн цамцны товчоо хүртэл зөрүүлчих. Хятадд тэмцээн эхэллээ. Өрсөлдөгч нар нь залуу, жоохон хүүхэд гэд басаастай. Гэсэн ч манай тэг даруухнаар тоглолтондоо ордог. Тэг байхгүй ч манай хэд тэгэнд хоололсоор. Эгээл гэрте байгаа ихтэй. Ихтэй бас санаа зовж хоорондоо чадварынхан талаар яриад авна. Тэгийн тоглолт ч эхэллээ. Нөгөө талд аавынхын цагны дэлгүүрт утас дуугарч манай тэг эхний ялалт авч чадсан мэдээг дуулдаг. Нөгөө гудамны найзууд нь ч харих шинжүү шүү. Бүр ор засаад хөвтөд өгсөн байдаг. Радиогоор хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлээд үзээч гэх утгатай хөтлөгчийн яриа сонсогдно. Догсон бас хандыг аваастай. Яг тэр үед нь Жонхуаны ахыхын захиаг хөтлөгч радиогоор уншиж эхэлдэг. Тэр захидалд манай гудамд алдарт даамчин чэтэд байдаг. Удахгүй болох тэмцээнд нь амжилт хүсээрэй гэдэл бичээд явуулсан байлаа. Манай энэ уг нь шалгалтандаа бэлдэх ёстой юмсан. Хөтлөгч нь чэтэхтэй ахгүйсэн зураг явуулвал итгэе гэж авсан. Мөн үргэлжлүүлээд Хятадын тамирчин ясан талаар мэдээж хүргээд амжина. Хүүхдүүд радиогоор дуу сонсонгоо хитэж яхад Хятадд тэг нойрны юм уугаад ятраад унтаад өгсөн байдаг. Жонхуан маань догсон сонуу хоёрыг алсаас гарсан шиг л гэр гертэ орлоо. Тэгийг дахиад 4 хүнтэй тоглох үлдсэн гэд мэдээгээр хэлж дуусаагүй байтал догсооны аав ороод ирхэн тэр 4 хүнээ ялчих юм бол сайхан дайлах хэрэгтэй болох нэ гэд хэлэхтэн тэгийн аав энэ удаа хэцүү байхаа өрсөлдөгч нар нь хүчтэй өөрийнх нь бие тааруу байгаа гэдэл дандаа эрсдлээ бодоостой. Дандаа болохгүй хэцүү байна. Ер нь ингэх байх, тэгэх байх гэдгийг нь сонссон догсооны аав магадгүй л гэж хэлж байна штэ гэхтэн тэгсэн ч өдөр болгон тэмцээнтэй гэдэл бувтнаж гарна. Яриаг нь дуусгалгүй яваад өгчдөг. За ингээд 2 дахь хүрэг эхэллээ. Өөрөөс нь насаарч тэр, туршлагаарч тэр илүү хүн байдаг. Дүрс догсон болон ээж рүү шилжинэ. Манай хоёр тэгийн талаар ярьж яадаг. Мундаг ямаа гэж магтаж эхлэх үед нь догсон би уургалаад авчихвол гэж байна. Ээж нь гол нь даамнаас өөр мэдхгүй гэдэл байж идэл бураа гараад ирдэг. Гарч ирэхдээ бүр дээдгүүрсэн оюутныхаа машиныг унаад гараад ирхэн тэр. Нөгөөх нь юмд яваад хэд хоног найдаж үлдээгээд байгаа нь энэ байна л да. Болгоомжтой явахыг нь ээж нь сануулад амжина. Яг тэр үеэр эгчийн ажигч цан хөдөлж дүүгийнхээ өмсөн цувыг нь хараад маргааш өмснөө гэхтэн нөгөөх нь тэгвэл би таны цагаан палажиг өмснө гэж хэлэх үед үг дуугүй тэг гэж хэлээд л хизээж байгаагүй эвдээ тохиролцоо болоод дуусдаг.
Тэгснээ ойрхон ч гэсэн машиндаа суугаад яв гэд хүчлээд аваад явнаа. Жонхуан Тэгийн 2 дахь ялалтын талаар радиогоор сонсоод сууж байна. Ээж нь 2 хүүгээ боовид гэж дуудахад хоёулаа завгүйгээд гарч ирсэнгүй. Том хүүгээ хичээл хийж байна гэд тэрүүхэн тэндээ баярлаад сууж байтал дүрсгүй нөхөр нь эхнэрээрээ тоглож ягаад за өстө зовлтоол гараа тас хазуулчихдаггүй. Өөрөө болдгоо л дээ болдгоо. Манай хичээл хийж яана гэсэн жамбуун захиа бичээд сууж байдаг шүү. Бас нөгөө радио нэвтрүүлгээр нь захиа нь дахиад уншигддаг. Энэ удаа гудамны бураагийнхан талаар ярьж байна. Багаасаа унсурдаг, ухаантай хүүхэд, гаднаал хатуу харагддаг болохоос ш халуун дулаан хүүхэд гэж ирээд л бичсэн байдаг. Догсооны эмээгийн дүү нь өнгөрчихсөн учраас очих хэрэгтэй болдог. За яг энэ үед нь бүкс нь өтчихсөн жолооч бураа би аваад явъя гэд арай гэж араад хоромсоо салган хөдөлдөг. Тэгээд хэрэлдэж яагаад юм дарчдаг. Гараад харъя гэсэн болохгүй явъя гэсэн үгүй л гэдэг. Тас гүрийгэл зогсчдаг. Арай бураа явъя л да. Яг энэ орилон чарлаан дунд хөөхи арын судалд нууил дуулангаа уйлаа сууж байна. Тэг өрөөндө гэрте байгаа аяталд бүжиглэж цугалцгаана. Энэ хэд ер нь гэр орондоо харна гэж гонж юм бэ дөө. 3 дахь өрөг эхэллээ. Харин энэ өдөөрөө нөгөө талд бураа догсооны цуйг өмсөд сургуулийнхаа спорт тэмцээнд явсан байдаг. Догсоон баярлан ярьснараа нөгөө цаан балажиг нь хайтал за ёстой sorry. Нөгөө ихч маань давхарлаж өмсөд явчихсан байт юм да. Даанч их амархан буулт хийгээдсэн юм аа. Оройн жамбуун гудманд тамхи татаад байгаа хүүгүүдэд сургамж айлдах гэсэн биш. Эвгүй байдалд ороод байжсэн чинь бураа гараад ирнэ. Толгоороо хит зохиж аваад хит том дугаараад л байранд нь оруулж архидаг. Өглөө боллоо. Радиогоор Тэгийг өргөдөө ялалт авч ирсэн талаар мэдээ гарна. Энэ үеэр догсоон Жонхуаны ахта уулзгаар ирсэн байдаг. Учир нь манай догсоон бас радиогийн нэвтрүүлэх загтал бичээд байхад нь сонгохгүй байгаа учраас жамбуунаас ил загтал авахар ирсэн болж таардаг. Дүр солигдсон Тэгийн аав дэлгүүрээ нэгээд байжсэн догсооны аав хүрээд ирдэг. Хүүе яасан мундаг юм бэ баяр хөөргий одоо ганцхан хүн үлдлээ буцаж ирэхээр нь баярын үдшилэг хий гэж хэлж дуусаагүй байхад нь Тэгийн аав өнөөдөр бас тоглох хэрэгтэй тэгжиж шийдэгдэн тэр хүн нь туршлага муу байх тусмаа манай Тэг зай тавьж өгөх гэдэг муу талтай юм аа манай Тэг хожихгүй жиж магадгүй гих мэтчлэн бас яриад сэтгэл хөөрөл багтай угтаж авдаг энэ яриач угаасаа газар авахгүй нь ойлгомжтой юм байна догсооны аава за ингээд сүүлийн өрөг эхэллээ. Тэг маанч урдын адилд татсан зуршлын дагуу ганцаараа байж агаад цаг нь болонгууд ороод ирнэ. Манай хүний царай маш их ядарсан харагданаа чаваас аргагүй дээ 5 өдөр дараалан тоглож байгаа юм чин гарч ирсэн нь их л юм сууж байна. Арай боллоо. Аав нь сандраагүй юм гэхээр бас үгүй ээ. Дуугараагүй харилцаараа байн шалгаастай. Сандарч ядаж яхад хуршүүд нь ч нэг нэгээрээ байн асуугаастай. Аавч ёстой тэсвэр твчээрийн туйлыг үзүүлэх шиг болж байна да. Тоглолт үргэлжилсээр харин нөгөө талд сонуу догсон хоёр гэрийн гадаа инээлдэд ярьж байгааг Жонхуан харчихдаг. Орсныхан дараа орох гээд замдаа шуудангийн харцгыг шалгатал догсооны радио нэвтрүүлэгт бичсэн захиа гараад ирнэ. Сонирхоод унштал хүнд сайн болсон гэх утгатай байлаа. Бүр багын найз энэ гэдэг хүнд сайн болсон гэд бичсэн байдаг. Йоо, манай Жонхуаны сэтгэл санаа авах юмгүй боллоо. Яг тэр үед нь Тэгийн аав тоглолт дууссан талаар хэлдэг. Манай Тэг ялсан байдаг. За ингээд онголзуулаад байсан хаалга сахигч аав нар ороод ирэхин тэр хэд хоног санаа зовсон аав саяныг нөөр дөрөн инээж аав нартай хамт баяр тэмдэглэхээр болдог. Бүх хүн баярлаж байхад манай Тэг харин даруухнаар дотроо баярлана. Гэхдээ тэр бас өөр төлөвлөгөөтэй. Дараа өдөр нь догсооных амт төмс идээд сууж яадаг. Харин догсон утас хүлээгээд суужэд дуртай төмсөөж тоодоггүй. Тэгийн баярт мэдээ айл болгоны зурагтаар гарч байлаа. Жонхуанч бас утсаа ширтээстэй юм идэхгүй л гин. Нөгөө талд соноо бас утас бараад астай. Манай хэдийнүүд яг ширэглээ. Ашгүй утас дугарч бүгд гарч гүйлээ. Найзууд бүгд баяр хүргэхээр ирсэн байлаа. Нэг нэгээрээ тэврээд л гэршихээ өрөөрөөгөө орцгоно. Хойно нь хувцас тайлж үлдэх догсооныг харин манай Тэг өөрөө угтаад тэврээд авдаг. Тэгээд эргээд харсан чинь найзууд нь яагч Тэг дээр ирсэн хэсэг нь эргэлзээтэй идэх юм руу дайрсаар. Эдэж нэг л зүсэн пицца үлдсэн байв. Хин идэхээ сонгохдоо сэдсэн арга нь юу гэж хамгийн өрөвдөлтөй нь авахар болдог. Өрсөлдөөнч ширүүн, догсон, дунируу нь хоёр ан ман үзнэ. Сонууд бас хэцүү юм байна уу гэхэд бодож би нэг хүнд 2 дахь жилээ хайраа илчиж чадахгүй явна гэж хэлээд авдаг. Энэ мэдээг сонссон хүүхдүүд эвгүй байдалд орж яхад харин догсон баярлана. Бас анхны цас орох өдөр хайраа илчилгээд хэлээд авдаг. Жонхуан шалаар нэг юм боллоо хөөрхий. Аав ээжүүдээ Тэгийн баярыг тэмдэглээд бас уулзчихсан сууж байна. Тэгийг магтангаа бурааг ааштай нь яриад амжнаа бас. Уух юм дуусгаар нь гэрт байгаа юмыг аваад иргээд аятайхан охин руугаа залгсан орилоод утсаа тасна. Нөгөө хэд нь угаасаа мэдэж ийсэн гэдэл байжсэн том шилтэй юм тэрчгсэн бураа ороод ирдэг. Тэнд байгаа бүх хүн шок. Бас хажуугаар нь утас дуугараад ярьсан чинь сонуугийн дүү Жинжүү эмээ дээр оцсон байж л те
Тэгсэн харин 40 хүртэл халуураад байна гэд ээж нь ярьдаг. Өглөөнөөс нааш очих боломжгүй яах вэ гэд санаа зовоод өөрийгөө буруутгаад л байж байна. Бураа харин найзтайгаа уулзахаар гараад явдаг. Арай болж Тэгийн аав хүүгээ сайхан амраарай гэд өрөөндөө орох гэтэл Тэгээс гадна дахиад бөөн хүүхдүүд сайхан амраарай гэд л орилно. Хараач гэмэрл байгаамда хөвгүүд хамт хонохоор болсон нэ. Соногийн ээж санаа зовоод унтаж чаддгүй. Ээжтэйгээ ярьж чад тасалтал утсан дугардаг. Авсан чинь ааштай бураа хүргээд өгье гэд ярьдаг. Найзандаа очихоо болжээ ханзна. Эвгүүч амжилттай хүргэж өгнө. Маргааш нь мэдээгээр өнөөдөр анхны цас орно гэсэн мэдээ гарлаа. Жанхуан хоол идэхгүй гэд гэртээ орчихдог. Оройн нь радио нэвтрүүлгийн хөтлөгч захидлууд уншиж эхэлнэ. Энэ үеэр Жамбуун дүүгийнхээ өрөөнд анхны цас гэд ороод ирсэн дүүн гяс босоод цонхоор хартал орно гинэ. Орхоор нь сэрэгээрээ л гэж авсан. Манай энэ анхны цаснаас айгаад бүр үхлээ. Гэтэл сонуу догсууна гэд орилоод ороод ирхэн тэр. Жохом нүүр амаа янзлал гарлаа. Тэгсэн бураа ихч байгаа юу л гэж байна. Яах гэж байгаа юм гэсэн цас орж ин гинэ. Нөгөө сайн хүн нь догсуун биш бураа болж таарлаа. Догсуунаар дөрөөлж харах гэж уулзах гэж очдөг ээжлтэй бүхий л цаг мөчөд зөвхөн бурааг л хардаг байсан байна. Хөөхи догсуун уйлаад буруу ойлголтондоо итгэсэндээ шаналаад үлдэнэ. Жонхоон цонхоор харж ирсэн догсуун уйлаад гараад авчлаа. Гарангуутаа сонуу дээр очиод яагаад сон бураа гэж гэдэл уурлаж гарна. Уурандаа нэг зогчход хаалгаас аваад яваад орчдөг. Хашааны хаалганы ард тэгсэн Жонхоон бүгдийг сонсоод сууж идэг. Хамар мамарнаас нь нус гарсан ч гэсэн маасатэл инээ чинтэр өдөр чи юм хам идэхгүйгээд байсан гар юм идьегээд инээгээд эхэлдэг. Эцэст нь радиогийн нэвтрүүлгээр догсооны захиа уншигдхан тэр. Буруу газраа, буруу цагта сонгогдчихлоо штэ. Эви мана догсон. Гадаа цас орсоор соноо хідэн цаг хүлээсэн бүү мэд. Хүлээж нэг юм бураа ирлээ. Онцын бодоогүй байжсэн бураа яагаад хүлээсэн гэн асуухад би танд сайн гэдгэлж эхлэв. Бүр хайртай гин. Энэ үеэр нь догсонтой тэг уцаар яриад хоёулаа кино үзье гэж хэлдэг. Тэгээд тэр хоёр кино үзэхэр болдог. 2015 оны 11-р сар руу дүрс шилжлээ. Одоо үеийн догсоонтай эгч бураа нь хамт байдаг. Бураа руу нөхрөн залгахад цонхоор нөхөртөө догсоонод байна гэж хэлж явах зур анхны цас орж таарна. Яг энэ үеэр тэд анхны цас орохоор болж исэн үйл явдлыг ярих гэтэл нөхөр нь сонуудаа захиа өгсөн энтер гэдэл яриад эхэлнэ. Догсоонч байж ядаж байгаагаар энэ анги маань дуусна. Өмнөх ангийн төгсгөлд соноо бураад сэтгэлээ илчлээд дууссан. За тэр хэсгээс хамтдаа үргэлжлүүлцгээе. 7 дугаар анги тэртех анжилууд. Бураа хэсэг дууга байж ийснаа би ч гэсэн чам цай гэж тоглоом шоглоом болгон хариултал соноо төв царайлан тоглоогүй чин сэтгэлээсээ хэлж гэн гэдэг. Бураа сандарсанда надад найз залуу байгаа штэ тэглээж би чамайг эр хүн гэж харж байгаагүй гэхтэн соноо мэднэ гэд тайван хариулдаг. Бураа уурлаад өнөөдөр энд болсон явдлыг хэнд ч битгий яриараа гэд яваад өгчдөг. Бас болоогүй. Эргэж харснаа баярлаа гэд хэлээд амжина. Хүүхдүүд Жонханы цугларсан байлаа. Жамбуун цуглуулсан учраас хэлтэл за бөөндө монита зохио гэснээр шууд нэр бичсэн цаас цуглуулахар болдог. Бусд нь хүүхдийн тоглоомоор яах гээд байгаа юм бэ гэж байтал гаднаас бураач ороод ирнэ. Энэ хооронд бураа сонуу Жонхуан догсоонд тус тусын мэдэж байгаа лууцууд байгаа. Хараг харцсан ч өөр. За ингээд нэгэнтээ бүгд цугласан учраас тоглоомын дүрмийг танилцуулъя. Танилцуулахаас өмнө бас л эсэргүүцэлтэй тулсан ч зарим нь дэмжснээр тэгсгээд өнгөрнө. Дүрм их энгийн. Зул сарын өмнөх өдөр цаасан дээр нэр нь бичигдсэн хүндээ бэлэг өгнө. Тэр хүндээ зориулж бэлэг бэлтгэхэд л болно гэж мэгээд тэгснээ өөр дээрээ жишээ аваад за жишээлбэл намайг сонгоч юм бол дууны цомог авахыг би маш их хүсэж байгаагаа хэлээд амжичдаг. Ах хөө мөнгөгүй болонгуудаа тоглоом нэрийдлэр цоглуулгаа гүйцэтгэл үзээд байгаа бололтойдгоо. Цааснуудаа дэлгээд үздэл нууц гэд байхад нь л тэг би таныг сугалцсан. Би танд дууны цомгийг чинь аваад өгчөө л гэдэг. Бусд нь цаасаа хартал бүгдэн дээр нь Жамбууны нэр байж ахын тэр. Хуурах гэж яагаад бариглаа гэж. Бандсандаа Жамбуун энэ бол туршилттай байсан юм а гэснэ. Одоо жинхнээсээ тарай гэд бураа тоглоод байна гэд уурлаад явах гэтэл соноо ах хичээж байхад чинь сугалчаад л явчихал да гэд буцаа суучдаг. Боломж олдсон дээр нь гяс суглаагаа суглуулнаа. Тэг дугуулна руугаа явах хэрэгтэй байсан болохоор нэртэй цас аваад л шууд гар явчихдаг. Хүүхдүүд би бинийгээ сугалчихвал яах вэ гэж асуухт нь нууил тэгвэл тэр чин хувь тавилан гиснэ гэрлээрээ гэл тоглоом хийгээд амжичдаг. Бураа уурлаад яваад өгчдөг. Бураагаас гэхдээ гудмаараач айдагч ах шиг те. Сануугаараа явангууд нь догсон гүүж ирээд сугалсан цаасыг нь үздэл бураа байдаг. Уурлаж гэртээ орж ирээд бураагийн сугалсан цаасыг нь үздэл сонууг сугалчихсан байдаг. Догсон ойлгомжтой. Бөөн уур. Сануугийн гэртээ хуршүүдийн сар бүрийн хурал болж илаа.
Тэд хүүхдүүдтэй энэ жил зул сараар бэлгэнд юу авч өгөх үү гэж ярилцаж байгаад тэмдэглэлийн дэвтэр авахар шийдэж хурлаа дуусгах гэтэл сануугийн ээж хурлаар нэг чухал асуудлыг хөндөж ярьдаг. Тэр нь өнгөрсөн жил хэн манай охин жинжүүд Санта Клаус байдаг уу гэж хэлсэн бэ гэж асуухт нь хуршууд бүгд хэргийн эзнийг амархан олчдаг. Тэд дуу нэгтээ энэ айлын бураа л байлгүй дээ гэхэд үнэхээр ч жилийн өмнө бураа наад жихрэгчин Санта биш ээж чин аваад өгсөн штэ гэж хэлээд тавьчихсан байвал яах вэ? Хүүхэд амархан мартдığıма гэж санаа зовсон догсооны аав ээж энэ жилийн бэлгийг нь авч өгөхөр болдог. Ээжүүд жинжүүг сэрээгээд миний охин энэ жил Сантагаас юу авмаар вэ? Бусд нь бас жинжүү чи Сантагаас юу авмаар вэ гэж асуухад охин жоохон уцаарлангуй Санта гэж байдгүй штэ гэхин тэр. Гэхдээ нөгөө санахгүй ингэдээс үгчин санаж л байна да. Нөгөө гэрт сонуу Жонхуан хоёр гоймын эдэнгээ бураа ихчээ сайн болсон талаар нь яриа эхэлдэг. Бас нууц гэж хоорондоо ярилцсан. Хажуугаар нь би чамайг арай хөөхнөр нь тогсоон сайн байх гэж бодсон штэ гэж авсан. Нөгөөх нь гайхтал бандсандаа Жонхуан царай муутай хүний дэргэд бол гайгүй штэ ч гэж ах шиг. Баригдлаа штэ, баригдлаа. Нөгөө гэрт харин арга барсан хөршүүд зүгээр аваад дэрэн доор нь хийчихье гэд охиноос юу авмаар байгааг нь асуухад жинжүү цасан хүн гэж хариулдаг. Цасан хүнийг дэлгүүртээ зардаггүй болохоор зөвхөн Санта л авчирч өгч чадна гэж тэд охиныг ятгав. Тэгснээ шинэ жилээр цас орохгүй бол цасан хүн яаж хийх вэ гэж санаа зовох асуудал гараад ирдэг. Тэгсэн сонин дээр 23, 24-ний өдрүүдэд сүүл хаваар цас орно гэд биччихсэн байв. Хөршөөдөж баярлцгаан зул сарын өмнөх орой бүгдээрээ цуглахаар тохиролцоод тарцгаав. Харин манай хэдэн аав ээж үлдээд оройн хоолоо захиалж хамт идэхэр болов. Өөрөөсөө дор бүрнээл хоолны нэр хэлнэ. Харин Тэгийн аав харж хүүдээ хоол хийх гэтэл бид хэд хийгээд үгийгээд болиулах гэсэн чинь Тэгийн аавын мундаг аав байгааг тал талаас нь л ярина. Догсооны аав дараа төрөлдөө Тэгийн аавын хүүхэд нь болно гэхэд нь Жонхуаны аав нэмж нарих гэж яагаад таны дэргэд манай хүн бол гэртээ юу ч хийдэггүй зүгээр бэлэг тэмдэг гэж хэлээд халуулан гаалтна. Арай л төмс юм аа. Бусд нь байдлыг анзаарч мэдээд хурдхан шиг уучлалтгүй гэхэд улам маазраад идэг шүү. Догсооны ээж тоосон ч юмгүй хүүхдүүд рүү залгаж хоол захиалж идэхэр болсон. Та нар ч бас захиалж идээрэй л гэд ярина. Жонхуанид ч хоол ирлээ. Хүүхдүүд бөөндөө хоолоо идлээ. Харин сонуу Жонхуан хоёр хичээлээ хийгээд байчаадаг. Нөгөө гэрте бураагаас монита чи хинбэ хэлчихэлдэ гэж асуухад хэлдэггүй. Хажуугаар нуу илгчээсээ айдагч зориг гарган жомбоныг халамжлаад идэг. Нөгөөх нь ч анхаарал тавьж интэр. Бусд нь бие суглаа юу гэдэл явуулж гарна. Жонхуаны өрөөнд нууэлээ тэр хоёр монитагаас авмаар байгаа бэлгэний санаагаа хоорондоо ярилцдаг. Өмнө нь хэлжсэн шиг цомог авмаар байгаагаа хэлдэг. Харин нууэл хизээч мартагдахааргүй өсвөр насч гинүү нэг тийм ном авмаар байгаагаа хэлдэг. Олж өгөхөрч боллоо. Энэ хоёр гэж бие хөөргсөн хоёр гар байх юм аа. Тэг гэртээ ирээгүй байсан чи Жонхуан өрөөнд нь зурагт үзээд сууж байдаг. Бас болоогүй. Нэг ном уншаа сууж яхад нь тогсон ороод ирнэ. Хүн орж ирэнгүүт уншиж ясан номоо нуучдаг. Юу хийж ясныг нь асуухад Жонхуан юу ч биш гэж булсааруулад ярианасэд өөрчлөх гэсэн догсон. Яаж зүгээр ахав дээ? Ноцолдож агаад нууж ясан номыг нь харчдаг. Тэр нь дур булаам өсвөр нас гих насанд хүрэгчдийн ном байх нь тэр. Догсон яахаар юм балаа юм уншаад байдгийг гайхахад Жонхуан хүмүүсээс нууж өгөхийг хүсдэг. Харин догсон аль газрын болохгүй юмэг л сурах юмаа гэдэл үглэнэ. Жонхуан эцсэндээ манай ангийн бүх хүүхдүүд уншдаг. Найзууд ийм зүйл зөндөө л үздэг штэ гэж өөрийгөө өмөрнө. Тэр хоёрыг маргаж байхад Тэгийн аав ороод ирнэ. Гадаа бороо орж яхад шүхөр авч яваагүй Тэгийг тосгоор гэрээсээ гарлаа. Тэгийн аав хүүгээ бороотоод үргэлж клубийнх нь гадаа шүхөр барин тосдог. Яг хэдэн цаг тарахыг нь мэдэхгүй ч гадаа нь зүгээр л хүлээгээд зогсож байдаг. Харин гэрт нь манай хоёр зурт үзэж байна. Зурагтаар гарч байгаа бэлийг догсон ямар гоё юм бэ гэд хараад хэвтэж яхад мэдрэмжгүй Жонхуан балаа юм ярьж өгнө. Бас бэли тэгэр ахуулна тэр миний монита гихтэн Жонхуан яг чиний монита муу юм уу гэж эргэлздэг. Тэгвэл чи миний монита юм уу гэхэд үгүй л гэдэг. Манай догсон Тэгийг байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэхэд Жонхуан харин л дээ гэд яриад басна. Тэг тараад гарч ирэхэд аав нь клубын гадаа зогсож байдаг. Тэг хизээ ирсэнг нь асуухад дөнгөж цаа ирлээ гэд харихаар болдог. Маргааш нь Тэг бусан руу тэмцээнд явахар болсон байв. Зул сарын өмнөх өдөр аавынх нь төрсөн өдөр болж байгаа. Би нилээн оройтож ирэхнэ гэдэл гимшингүй хэлээд ааваасаа юу авмаар байгааг нь асуусан ч аав нь миний насан дээр төрсөн өдөр тэмдэглээд яах вэ? Зүгээрээ гэдэл өнгөрдөг. Маргааш нь ааваас нь сэтгүүлч ирж ярилцлага авахар болсон байв. Энэ талаарч бас яриад амжина. Тэгийн аавын ярилцлага эхэллээ. Сэтгүүлч ааваас нь баг насныхын талаар яриагаа эхлэгээд эхлүүлнэ.
Энэ үеэр догсооны гэрт зурагтаар хөл бөмбөгийн тэмцээн үзээд тоглогчийн чадварын талаар аав хүү хоёр маргаад байж байхад утас дугардаг. Тэгээд тэг залхана. Догсоонаас аавын төрсөн өдөр болох гэж байгаа би анх удаа бэлэг авч өгд юм уу гэж бодоод юу авахаасаа мэддэггүй. Маргааш тэмцээний өмнө их дэлгүүр орох гэсэн юу авбал дээрвэ гэж асуухад нь догсон. Энэ их чимээний хажуугаар яриаг нь бүтэн биш тал талаас нь сонссноо. Бэли яга өнгийн бэли. Яга өнгийн л бэли ав. Сүүлийн үед тэрэнд болоод байгаа гэж зөвлөдөг. Бас зул сарын өмнөх орой ирнэ гэхт нь хүлээж байгин. Хүлээх хэрэггүй. Би их орой очно гэсэн ч гэсэн зүгээрээ би хүлээн гэд баярлаад уцаа тасалчдаг. Яана энэ яг буруу ойлгоцсон. Баларсан юм а. Дүрс буцаа тэгийн ав дээр ирлээ. Тэгийг ээж нь олж яхад ямар зөнтөө зүг зүүдэлж байсан бэ гэхэд хариулж чаддгүй. Дүрс салгидан сануу ээжтэй гар нь өвчтэй байхад битгий хүнд юм хийгээд эмчид үзүүлгээд барьж байсан шилний таглааг онгойлгож өгнө. Бас номын сая явахаас өмнө жинжүүг гаднаас гэрт нь оруулж өгөөд гараад явчихдаг. Жонхооны ээж битүүхэн атаархаад бас магтаад өнгөрнө. Буцаад тэгэнд ирлээ. Сэтгүүлч нэмээд нэг насны төрсөн өдрөөр нь юу өгсөн бэ? Бас хэдэн цагт төрсөн бэ гэж асуухад аав нь цагийг нь сайн санахгүй байна. Уучлаарай гэхэд нэмээд хүүгийнх нь дадал зуршлын талаар асуухад бас л тодорхой зүйл хэлж чадсангүй. Өөрт нэг л эвгүй мэдрэмж төрөөд явчихдаг. Сэтгүүлч харин тайвшруулад зүгээрээ хаяа санахгүй байх тохиолдол байх л зүйл штэ гэд өнгөрдөг. Гадаа бороо орж байгааг харж суух хоёр ээж баярлаж байснаа гинэт гадаа байгаа юмаа санаад Жонхооны ээж гүгээд явчихдаг. Харин соноогийн ээж угаасан хувцас марцсан гэд бас гүгээд гардаг. Ярилцлагын төгсгөлд сэтгүүлж хүүдээ хандаж та юу гэж хэлмээр байна гэхэд эрүүл сарвал байгаарай л гэдэг. Харин сэтгүүлч та хайртай гэж хэлэлдэ гэж гуйхт нь тэгж хэлхийг хүссэн ч ичээд хэлж чаддгүй. Орой тэгэнд соноогийн ээж ороод ирлээ. Гадаа байгаа хувцсыг наваад гэрт нь ортол байдаггүй аав нь. Цаашлаад ажил руу нь ортол тэгийн аав хуугаад сууж байдаг. Нөгөө талд соноо номын сангаас гараад явна. Гарахтаа дөнрөө нэг сэрээсэн ч гэрээсээ илүү духтаа гэд үлдчихдэг. Гэрийнхэн гадаа буруутай тааралдан шүхүр барьж борооноос хамгаалаад шүхүр өгөөд гүгээд явчихдаг. Энэ үед тэгийн ааваа соноогийн ээжтэй хамт арх ууж суухдаа хамаг сэтгэлээ нээдэг. Соноогийн төрсөн цагийг асуухад баабайгүй хэлж өгнө. Яагаад асуугаад байгааг нь асуухад өнөөдөр сурвалжлагч надаас тэгийн төрсөн цаг ээжийнхэн зүүдний тухай асуухад би юу ч санаж чадаагүй. Тэр үед үнэхээр гацар даагуур орчмоор санагдчихсэн. Хүүгээ үнэхээр их өрөвдөж байна. Хэрвээ ээж нь амьд байсансан бол чам шиг бүх зүйлийг нь яг таг санаж бүр баг сургуулийнх нь эхний өдөр юу өмсөж байсныг нь хүртэл санах байсан байх та. Аав нар үнэхээр хэрэгцээгүй юм да. Ээж нь биш. Би өвхөж ээж нь амьд үлдсэн бол хүүмэн бусад хүүхдүүд шиг маш их хайранд өсөж, улирал болгон гоё хувцас өмсөж, хамтдаа хоол идэж, өвдөгтөө ээжтэй чанга тэврүүлэх байсан байх та гэд сэтгэл санаагаар нэлээд унсан байлаа. Харин сануугийн ээж тайвшруулж та тэгж битгий хэлээ. Энэ дэлхий дээр тань шиг аав хаач байхгүй. Өглөө болгон хүүдээ халуун хоол хийж өгдөг. Бороотод гадаа нь хүлээдэг. Хүүгийнхээ анхаарлыг сарниулахгүй тулд зурагтч тухтаа үздэггүй. Тэг энэ бүхнийг зүрх сэтгэлээрээ маш сайн мэддэг учраас аавынхаа хайранд хамгийн жаргалтай өсөж байгаа хүүхэд штэ гэд сэтгэлийг нь засаж аавын агуу хайрыг сануулав. Гэсэн ч аав тайвшрахгүй л байлаа. Монитэй задрахаас нэг хоногийн өмнө өдрөн догсуу найзуудтайгаа нийлээд түргэн хоолны газар байхдаа санамсаргүй найзуудынхаа ятгалгаар Жонхооныг дутгаар болдог. Ирнэ гэсэн итгэлгүйч юутаач ярднаа. Нөгөө талд соноо их дэлгүүрээс юм аваад ирийгээд гарах гэтэл жинжүү хамт явхаар болно. Өөдөнд Жонхооны ээжтэй таарахад хүүтэйгээ хамт яваагүйг нь гайхна. Тэгсэн манай Жонхон догсуун дээр яваад оччихсан байдаг. Бүгд ирнэ гэж бодоогүй болохоор шок. Тэгснээ найзуудыг нь ч бас хоолоор дайлна. Оройн нь догсууны аавыг эрхийг нандаад хөршүүд уулзахаар болдог. Яасан гэсэн цагаагаар өөрчлөгдөд цас орхоо болсон байхан тэр. Нөгөө цасан хүн будаа боллоо гэдэл арга мухардаа сууж байсан чинь гинэт мэрэгэн санаа бодоод олоод ирнэ. Тэр нь мөсөөр хийхээр болоод тарцгаадаг. Хотын төв орсон догсон Жонхон хоёроо хамт автобусны ард суугаад харж байлаа. Бас хэсэгхэн арманчиг мөч энэ үед гараад амжчихдаг. Догсон чи миний монитой биздээ л гин. Яахаараа монитой гэж бодоод байгаа юм гэхэд биш юм бол чи яах гэж ингэж хол ирэх юм бэ гэдэл хэлж дуусаагүй байтал хоёр хацрыг нь барьж агаад яах гэж утсан сайн бодоод үзгээд яваад өгдөг. Догсоонд юу ч бодогддгүй. Уг нь үнэхээр ойлгомжтой байж тээ. Хүүхдүүд Жонхонед MBC телевизийн хөгжмийн нэвтрүүлгийг үзээд хин төрүүлэгтэр мөрийг тавьж эхэлдэг. Томчууд харин гадаа мөсөөр ёстой хөөхөн цаасан хөө хийждэг. Тэгснээ баяраа тэмдэглэхэр боллоо. Хүүхдүүд эхнээсээ гарах дуучид хамтлагийг дэмжсээр л аауд уулзаа сууж байна. Тэгээ аавын төрсөн өдрийн талаар яриа эхэлдэг.
Тэгийн аав харин ярианд оролцолгүй чимээгүйхэн л уугаад суугаад байдаг. Бас хүүгээ хангалттай хайрлаж чадахгүй байгаа талаараа ярихад аавууд бүгд дэндүү сайн байгааг нь хэлдэг. Гэхдээ тэгсэн ч сэтгэл нь хандаггүй. Ээжүүд ч тэрүүхэн тэндээ хоо базаастай. Жинжүүд өгч байгаа бэлгэний гоёыг нь яриад л хүүхдүүд дуугаа сонссоор тэгж хамгийн сүлд гарч ирсэн залуухан хамтлагийн дууг сонссноо бүгд л бич сонгоно гэдэл анх сонсоод дунд нь дурлаж эхэлдэг. Арай болж гэр гертэ орсны дараа соноо бурааг гэрээс нь дуулаж гаргаж ирээд бэлэг өгдөг. Битгий анхаарал татаатай гэж би чамд хэлээ эцтэй. Яагаад байгаа юм гэж асуухт нь соноо та миний монито гэж хэлээд бэлгээ өгөөд яваад өчтдөг. Бураа ёстой эвгүй байдалд орсноо сонин царайлаад бас гэрлүүгээ явна. Тэгийн аав гэртээ дахиад л уугаа сууж байдаг. Догсон гэрийнхээ гадаа тэгийг хүлээгээд байж гин. Тэгч ирлээ. 100 сар болоход 30 минут дутуу байна гэсэн тэг яарад гэрлүүгээ яваад орчдөг. Тэгээс хүүш бэлэгээ яасан бэ гэж асуухт нь авсан. Чиний ачаар аавда гой бэлэг авсан гэдгийг да. Тэг монито биш болж таарлаа. Гэртээ ортол аав нь архиугаа сууж яхахыг хараад гайхсан тэг аавыгаа дуудаад өрөөндөө ороод амар гэхэд аав нь зөрүүлээд хоол эзэнг нь асуудаг. Тэг халгаж аавда авч ирсэн бэлгээ гаргаж өглөө. Төрсөн өдрийн мэнд хүргэе гэд өгдөг. Тэгсэн ягаан өнгөтэй бэлий. Төрсөн өдрөөр нь хамт байж чадаагүй дуучлаарай. Хүүн танд ямар их хайртайг мэдэн эзтэй аваа гэхэд хизээч уйлдаггүй аав нь уйлж босож ирээд миний хүү хизээд ийм том болчихсон юм бэ. Аавда бэлэг авч ирээд л гээд нүүр дүүрэн инээгээд аавч гэсэн хүүдээ аавч гэсэн гэдэл цааш хэлж чадахгүй гацаж байснаа аавд нь чамаас өөр хүн байхгүй гэд тэврээд авдаг. Догсон гэрийнхэн гадаа монито байхгүй азгүй юмаа гэд дүүдээ хэлээд сууж байхдаа дүүгээс өнөөдрийн тэмцээнд хожигдсан гэн мэддэг. Өрөөндөө унтах гээд тэг хөвтөж байхдаа буцаж босож ирээд креманда байгаа цаасаа хараад монитаага гинэт саналаа. Тэгээд яаран гүйж гарч ирээд догсоонд чи миний монито байсан. Би мартчихжээ. Уучлаарай гэхтэн баярлсан догсон. Зүгээрээ би нэх ач холбогдол өгөөгүй гэсэн ч надаар юу ахуулмаар байгаагаа хэл гэхтэн бэлий гэж хэлээд гэртээ яваад орчдөг. Маргааш нь боллоо. Бөөн шарцсан хүмүүс зурагт үзэж байсан чинь өчигдөр их хэмжээний бороо орсон талаар мэдээ гардаг. Манай хэд түргэн аваад гараад хартал нөгөө өвгөн байхгүй. Одоо яах вэ гэсэн хүмүүс аргаа бараад сууж исэн чинь сонуу гараад ирлээ. Юу хийж байгааг нь асуухад болсон явдлаар ярьлаа. Тэгсэн цаасан хүн гэж жинжүү зайрамгийг хилдэг штэ гэдин да. Юу сонин нэрлэлтийн толгой эргүүлээд ингэж яшгүй саантаагаас бэлэг саадгүй хүрлээ. Энэ хорвоо дээр шашин шүтлэг бий болсон магадгүй үр хүүхдүүдээс ч болсон байж болох юм. Эсвэл ямар ч эцэг их байсан бүгд л үр хүүхэдтэй сайн сайхныг хүсдэг болохоор ч бий болсон байж болох юм. Дэлхийн бүх аав ээжүүд бас тэдний үр хүүхдүүдийн төлөө Есүс, Будда, Аллах, Санта гэд заавал байх ёстой биш гэж юу? Гэж догсон бодоод байж байтал нуу ил ихчтэй бэлэг барьсаар ороод ирдэг. Тэгийг өгсөн гэд баярлтал тэг биш жонхон анх өгсөн штэ. Танд 100 сарын бэлэг гэд өгсөн гэдэм да. Догсооны бодол үргэлжлэн бидний дахиж Сантад итгэдэг нас өнгөрсөн байлаа. Мөн монитагийн бэлгэнд ч тогтолхоо болсон насан дээр оччихсан байсан юм. Нууцаар үлдээсэн бэлэг хэдий гойч гэсэн тийм зүйлийг тоохоо болчихсон байлаа. Тухайн үед хэдий сандраг өдөр эсгсэн ч яг үнэндээ зүрхээ барьж дийлэхгүй тийм хүчтэй зүйл мэдэрч байсан юм. Хин өгсөнг мэдэж байгаач мэдхийг хүсэхгүй чин үнэнтэй тулгарч байсан юм. Энийг л өсвөр нас гэх байх. Бид нар ингээд 18 нас хүрлээ. Тэг дугаалтан дээрээ бэлтгэлээ хийж байсан багш нь орж ирсэнэ. Зургтын сэтгүүлчийн өгсөн хуурцгийг өгдөг. Тэр нь өөрт нь барьж байгаа бэлэг гэсэн загталтай байдаг. Бичлэгийг тоглуултал үгээ зөөж ятсан, сандарсан аав нь гараад ирхэн тэр. Зог тусан харж байхад сэтгүүлчийн шахалтаар халгаж хүүдээ хайртай шүү гэж хэлж байгааг нь бичсэн бичлэг байлаа. Тэгч үүнийг нь хараад сэтгэл хөдлөн нулимс туслуулан энэ анги өндөрлөнө. 8 дугаар анги сэтгэл дулаахан болгох ганц үг. 1988 оны 12 сар Сөүл хот Домбон дүүрэг самун хороололд Тэгийн герт сэрвэлэг дуугарснаар өглөө эхэллээ. Яосоор ах өглөөний цай бэлднэ. Хажуугаар нүрээ авгаана гэж 2 хуруугаараа норгосноо нүүхэн авч энэ. Арай халтур нээгүй юу? Тэгснээ өмдөндөө арчаад дахиж нэг ёолоод гарч гадаах хогоо бэлгэний ягаан бэлигээ өмсөн цэвэрлэж эхлэхэд хөршөөд гарч ирж бэлиний загварыг нь гайхаастай. Цагаарын мэдээгээр хүүтний ирж чангарч байна гадаа хасах 2 хим байна гэдэл яригтаа зэрэгцэн догсон хувцаслаад гарахтаа 2 бэлинээс сонголтоо хийж ядан харж сууж ийснаа тэгийн өгсөн бэлийг өмсөд гараа авчдаг.
Дүр солигдсон догсооны хоёр найз бүтэлгүй хайрын зөвлөгөө өгсөөр. Энэ удаа Жонхуаныг чамд сайн гэдэг нь баттай гэдэл тархи угааж гарна. Өмнөх тархи угаалт нь юунд хүргэлээ дээ? Догсон шууд л урлана. Бас өөрсдөө эрэгтэй хүний талаар мэдлэгтэй ч юм шиг гэд яриад басна. Дээр үед үсээ өнгөнд оруулахын тулд төрөл бүрийн арга ашигладаг байсны адил энэ хэдэж бас янз янзын арга туршаастай. Догсооныг үсээ угаагаад ороод ирсэн ээж нь өглөө хаажид ирсэнг нь асуудаг. Бас юу идсэн гэд асуугаад гарахт нь яасан гин гайхсан манай хүн бураагаас яасан бол гэд асуудал төрөвчнээс нь 30 мянган вон алга болсон сонсоод чи аваагүй мó гэж асуучаад өрөөндөө ороод төрөвчийг нь шалгаж байхыг хараад догсон уурлаж гарна. Би бишээ. Яагаад надад итгэхгүй байгаа юм гэдэл ээж ихч хоёртой гомдоод уйлахад ээж нь уучлалт гуйгаад амдад төмсөгнө. Энэ үед нь ээжээсээ дүүгээ юм биш үү гэж асуухад мөн байсан ч битгий хэлээрээ дүү нь гомдсон шүү гэж хэлээд бас л манай хүнийг гомдоочдөг. Өнөөдөр дээд айлд нь бас чухал өдөр байна. 6 дахь жилдээ шалгалт өгсөн Жомбун шалгалтандаа дахиад унсан байх нь тэр. Гэрт нь анир чимээгүй. Жомбунд уучлалт гуйхаас өөр хэлэх юмч байсангүй. Бас маргааш ах нь эмнэлэгт хэвтэх байсан учраас ээж нь хилээ хазаад өнгөрч байгаа юм байна. Аав нь зүгээрээ гэд байрлыг засах гээл үзнэ. Ирүүлэл байвал болоо штэ. Элийн өмнө битгий давраад ээ гэж ээжт нь хэлнэ. Жонхуаны ээж нь аавыг нь 2 цаг гадуур байжгаад ирээл гин. Өнөөдөр 2 гой сайхны дэлгүүрийн хүн ирэх учраас тэгж байгаа юм байна. Бураа уцаар найз залуутайгаа яриад тасалтал дахин утас дугаардаг. Энэ удаа түүний найз нь уулзгаар залгадаг. Найзтайгаа уулзгаар гарахтаа үүдэнд соноотой тааралдана. Хүүхдүүд ч араасаа гарч ирэхэд найз залуутайгаа уулзлаа гэд яваад өгнө. Сонуу харин "Гүй өөр хүнтэй уулзах гэж байгаамаа. Ёбг өмсөөгөө байна. Надад сонсохдох гээл тэгж яахгүй юу?" гэдэм да. Гаднаас нь хараад аль үжээ уншдаг болчихжээ нөгөөтг чинь. Хүүхдүүдтэйгэнд хөгжмийн тоглолтын дээр дуулж байгаа дуучин хараад хөөхөн цэцэгнээс төрсөн байхаа гэж ирээд октоодын талаар ярьцгаана. Октоод та нарын дэргэд хамаа замбраагүй бүжиглээд сонир хөлгөө хийхгүй бол чамд талтай байна л гэсэн үг. Гисний дараа нөгөө догсон ч хааш яаш хөдлөөд тэнэгтэж гарна. Энэ хэдийг эр хүн гэж хардаггүй нь бат боллоо. Гаднаас тэг орж ирээд тэд бүгд цуглалаа. Жонхуаны ээжэнд гой сайхны дэлгүүрийн хүн ирээд бараага зарангаа массаж хийгээд магтаж гарна. Та нэг ч зовлон үзэж байгаагүй байхаа гэдэл ярьж гарна. Манай ээж ч баахан ком авсан байхын тэр. Хүүхдүүд хайч чулуу даваадж агаад Жонхуан хожигдоод гомн чанахаар болно. Өглөж чанахаар гарна. Бас маргааш кино үзэх талаараа ярьцгаана. Тэгийг төөрчгнгээд догсон очиж авахар болно. Кино үзээгүй утсан гэд ярихад тэг догсон хоёр саяхан хамт кино үзснээ хэлнэ. Гэхдээ үзүүрийн турш тэг унтсанг нь гайхна. Жонхуаны дахиад өөр дэлгүүрийн хүн ирлээ. Харин нөгөө талд гомн бэлэн боллоо. Дотор нь зайдас, өндөг гэд бүхлээр нь хийсэн содон аргаар чансан гомн гараад ирдэг. Амттайг нь хилээд ахыг нь хизээ хагалгаанд орохыг нь асуудаг. Бас эргэх талаар ярихад хэрэггүй. Нэг цаг л хагалгаанд орох талаар хэлэхэд өмнөх хагалгаа нь 10 цаг болсон талаар ч яриад амжина. Манай Жонхуаны ах нь бие муутай болоод л гэрээсээ нээх гараад байдгүй байна л да. Тэгжээтэл Жонхуаны хамраас цус гарах нь тэр. Манай хүний дархлаа нь бас унаад байн цус гараад байд юм байл да. Догсон харин цаашлуулад том хүний кино үзэхээр ингэж байгаа штэ гэж хэлээ тавьчихна. Энэ үед донроо нь ээжийнхэн сэтгэл санааг асуухад дүрс шилжинэ. Жонхуаны ээж гараа илүүлээд хатан хаан шиг л амьдардаг байх та гэсэн үг сонсоод сууж байна. Хүд уусанд гараа дүрж үзээгүй байх те гэж ирээд сүүлд ирсэн бүсгүй тал засч гарна. Манай ээж талны урд түүнээс ч гэсэн баахан тоос аваад өрөө тавьчихсан байлаа. Энэ хэд ер нь юм зараас сурчигсан төгс үйлчлэгээтэй газар юм те. 3 ээж кофе уугаад сууж байхдаа эгчийнхээ үдсэн зовлонгийн талаар 2 ээж маань яриад сууж байна. Том хүүгээ өвтгөхөд 3 ажил зэрэг хийж байсан гэдэл мундгийг нь гайхаж хуучнаад орсон. Яагаад дахиад хагалгаанд орж байгааг нь асуухад энэ удаад зүрхний хавхалгад байдаг зайган солих амархан хагалгаа гэд тайван гэгч нь хариулна. Гэхдээ тэгсэн ч та зүгээр үү гэхэд нь санаа зовх зүйл байхгүй. Мөнгөтэй, сайн эмчтэй байгаа юм чин гэдэл инээлдээд өнгөрнө. Жомбо харин өрөөндөө хол явах гэж байгаа хүн шиг хамаг юмаа хураагаад сууж ятдаг. Ингэхдээ сүүлийн удаа өөрийнхөө юмыг харж байгаа айтаал удаан ширтэн хураана. Бураа найзтайгаа уулзаа сууж ядаг. Найз нь санаандгүй найз залуутай нь үнсэлцэн гэдгээ хэлээд уучлалт гуйна. Бураач уурлан найз залуугаа дахиж харахгүй бас би чамтай дахиж уулзахгүйгээд яваад өгдөг. Арай боллоо. Догсооны ээж чулуу арчаад сууж байсан чин аав нь халамцаа ороод ирдэг. Дахиад л уулаа гэд уурлахад өмнөөс нь шалтак хэлээд бас болоогүй. Шал хэрэггүй зүйл аваад ороод ирчдэг. Яаж яхад тэрнээс 3-ыг авчихсан байдгаа. Ээж нь уурлаад бих санамсаргүй цамцан дээр нь цацчдаг. Тэгснээ авч ирсэн зүйл нь тол байрлах нь гисэн гэдэл туршигсан байхгүй. Заллуулцсан бэ штэ. За тэгээд манай хоёр хүүгийнхээ дэргэд хэлж болохгүйгээр би бие бөмбөгдөж гарна.
Ээж тэсгэл алдаад гарт дайралтсан зүйлс болгоноо шидээлээ. Шидэж ягаад нөгөө чулуугаараа нүдрүү нь тас. Яана баларсан. Жонхоо өрөөндөө ороод иртэл ах нь гаднаас орж ирээд эд зүйлсээ авч ирснээ хүлээлгэж өгөөд байдаг. Жонхоо та битгий санаа зовоод байл да. Таны хагалгаа амжилтгүй болох магадлал ердөө 3% гихтэн жамбун. Багада зүрхний өвчтөй болох тохиолдол ердөө 2% ч хүрдэггүй юм. Тэгээд ах нь над 3%-аас чинь зөндөө их айгаад байна гихтэн Жонхоо сэтгэлийг нь засах гэж оролдоно. Сэтгэл санаа хэцүү ах нь гараад яваад өгнө. Догсооны доктод ирлээ. Хоолоо идэхэрч боллоо. Тэгсэн хөхрснүүдтэй аав хитрхи сайхан ааштай ээж хоёр чухам хүндлэлийн үг хэлсгээр яриад ундаг. Тэгсэн харин хүүхдүүдийнхээ дэргэд хамаагүй ярихаар хэрэлдчих гээд байгаа учраас хүндлэлийн үгээр ярихаар болсон юм байх. Өглөө болж Жонхооны ээж хоолоо идгэж гэрийнхнээ дуутахад бүгдээ сэтгэл санаа нэг л таарав санаа зовоостой байгаад байдаг. Жамбун хоол идмээргүй байна гэхэд тас загнаад идэхээр болно. Харин доод айлд нь хүндэтгэлийн яриа үргэлж илсээд утас дуугарч буруутай яриа гэхэд байхгүй гэж тасалдаг. Сэтгэл санаа муу байгаа Жамбууны сэтгэлийг засах гэж аав нь хэдэн үг хэлнэ. Энэ үед Жонхооны хамраас дахиад л цус гарчихсан гараад ирдэг. Ахыхаа хэвдэж байгаа эмнэлэгт очие гэхэд нэх чухал хүнд хагалгаа биш болохоор өмнө нь ирээд хэрэггүй. Ирэх шаардлагагүй. Хамт яваад юу н хэрэггүй гэд болиулцдаг. Хүүхдүүд ярьснараа кино үзэхээр явнаа. Замаараа тэгийг дугуулангаас нь авахар очно. Тэг гарч ирсэн бүгд л от шиг үздэг. Тэр дунд нь ганц манай догсон хүшээ чи цүнхээ мартсан байна штэ гэд санхинаад цүнхрөөнд гүйлгээд явуулцдаг. Нөгөө гар бариад исэн фэнүүд нь шок. Эмнэлэгтээ ирлээ. Маргаашнаас хоол идэж болохгүй болохоор хоол аваад ирлээ гэд ээж нь ороод ирсэн. Би идэхгүй гэд иддэггүй. Хагалгаа хийх юм чинь орж ирээд хагалгааны талаар ярьж өгнө. Жамбууны ээж хөнгөн хагалгаа гисэн те гэхэд амархан хагалгаа гэж юу ахав те гэдэг. Энэ үед Жамбуун бүр их сэтгэлээр унана. Эмчиж хагалгаа хийж ажил үргэлжлэх цагийг ч гэсэн бид мэддэг гэд тэгсгээд гараад ивчдэг. Аятайхан ярьчихгүй гэдэл араас нь Жамбууны аав үглэж гарна. Догсооны гэрийн утас дугуурч бураагийн найз нь гэд хүн залхахаар нь бурааг дуудтал уурлаад уцаа тасалчдаг. Нөгөө найз залуун л юм байна л да. Хүүхдүүд харж байна. Автобусанд сонуу өдөр бураа их чинь найз залуутайгаа муудсан талаар ярьсан яриаг санаж бураад санаа зовдөг. Орой болж эмнэлэг дээрээ байгаа Жамбууны ээж зурагт үзлээгээд гараад явхад аав нь өмнө нь унтаж чаддгүй байсан. Одоо зурагт үзнэ гэд явж байдаг. Манай ихнэрч мундаг болжээ гэхтэн ийм хагалгаа гихүү гэдэл гараад явна. Аавын нүдэнд харин нулимс дүүрээд байж чаддгүй. Хөвгүүд хамтдаа хонох үеэр ахих нь хагалгааны талаар яриа эхэлдэг. Бас багадаа хамтдаа өнгөрөөсөн мөчүүдээ ярьж агаад унтаг гэсэн дөнрүү нь өмхий тавиад сэрүүн байгаа хэд битгий хэл унтаж байгаа тэгийгч огиулна. Ёо хөвгүүдээ гэж маргааш нь боллоо. Жонхоо хүрээд ирнэ. Эрэхтэй тэгээ өгч явуулсан үнтэй ховор жимс авч ирэхээр нь эмчээсээ игдэж болох уу гэд асуудаг. Эмч нь харин ууртаагаар өөрсдөө мэдгээд яваад өгчдөг. Жонхооны хамраас нь дахиад л цус гарсан байв. Ээж нь жимс хэрчээд ахтаа өгсөн. Ах нь идэхгүй л гэж байна. Энэ удаагийн хаалгаанаас жирэхэд байна гэж яагаад аавда ёстол загнуулаад жимсээ идэхэр болдог. Догсон ууртаа зогсож байсан чинь уцаар ярьж дуусыг хүлээгээ зогсож байгаа нь тэр юм байна л да. Нууил найз охинтой болсон гэд игчтэй баахан өглөөлдөг. Нууил харин би өнөөдөр салах гэж байгаамаа. Би биш. Тэр л надад сайн. Өнөөдөр л намайг хараад үзчих гээд урмар гар явцдаг. Дүрс шилжин нөгөө найз охинтойгоо хамт явж байдаг. Энэ охин нь атмаа юм уу да? Бас гаднаас нь харсан бас нэг тийм хүмүүжлтэй бол биш л юм шиг. Амнасаа хараалын үг бол гоожулж яадаг шүү. Догсон хоёр найзтайгаа явж байгаад нууилтэй таарна. Тэднийг хараад нууил баярлаад цүүд. Эгч нартайгаа хамт явъя гэхтэн хамт яваа охин нь явуулдаггүй. Догсон өнгөрч явах гэтэл найз нь "Нууил чи уйлаад байгаа мó?" гэхийг сонсоод догсон улаан галзуу дайрч эхэлдэг. "Чи миний дүүг уйлуулсан уу?" гэдэл гурвалжин дөрвөлжин юм боллоо. Гадаа бороо орж ийн гэд угаасан хувцас сонуу оруулахар болно. Яг энэ үед бураа тамхинд гарах гэж яагаад найз залуутайгаа аргагүй ирэхэнд нүр тулна. Дээвэрлэв гарч хувцас оруулж явахдаа бурааг найз залуутайгаа байхыг нь сонуу харчдаг. Найз залуу нь уучлалгүйх битгий хэл тоглоом болгоод олигтойч уучлалгүй чаддгүй. Бураа хамаг юмаа хэлтэл бүр нэмээд "Юу ер нь чамаас болсон" гэж ирээд орилж яваад өгнө. Бураа нурах шиг л боллоо. Уйлаад сууж исэн борооч орлоо. Шүхэр бариад нэг хүн хүрээд ирсэн. Тэр бол соноо байдаг. Хитгэн үгээр өөрийг нь өмөрч улам их уйлалдаг. Тэгээд хайртай болсон үеэ эргэж сандаг. Тэр үе нь соноогийн аав өнгөрөхөд төвчиж байгаа соноод хань болж мөрөө зээлдүүлсэн үе нь байж. Тэр цагаас л бүх зүрх сэтгэлээ түүний өмнө дэлгэсэн байж. Халуун копи байгаа мөнгөөрөө авч өгөөд өөр хүнд болсон явдлыг нь хэлэхгүйгээд тайвшруулна.
Өөрөө хэцүү байгаач өөрт нь санаа зовох бурааг хараад тогтолсондоо хазар дээр нь үнсээд гүгээд явчихдаг. Цагдаа дээр нөгөө зодолтсон хэд сууж яхан тэр. Гаднаас догсооны ээж орж ирээд охины өмөрөөд л гаднаас нь харсан ч хүмүүжлгүй сонин хүүхэд байна гэж байтал бас өөр өнгийн үстэй эмхтэй ороод ирдэг. Нөгөө охины эгч нь юм байна. Аав ээж нь өнгөрсөн жил ослоор өнгөрөөд дүүтэйгээ хоёулахнаа байд юм байна л да. Догсооны ээжээс уучлалт гуйгаа жухан байдаг. Дүүгээ загнаал би хүмүүжүүлж чадсангүйгээд л уучлалт гуйна. Догсооны ээж шууд суурин дээрээ иргэн ойлгож эхлэв. Өнгөнгийн ус нь өсчний дамжаанд сурж байгаа болохоор дадлаг хийгээд ийм болгочихсон юм а гэж уучлалт гуйж дуусаагүй байхад сүр дуйлаантайгаар аав нь ороод ирдэг. Дахиад өмөрөөд ихэлсэн ээж нь тэсэлгүй чанга дуугаар учрыг нь тайлбарлана. Тэгсэн араас нь хичээлийн эрхлэгч нэг хүн дагуулсан бүр дарга нь хаана вэ гэдэл орилоод ороод ирсэн. Аав нь хүч нэмэхээр дуутцсан байна л да. Тэгсэн чинь нөгөөд чинь дүрдээ ороод хүрээд ирж байгаа нь энэ юм байна. Байдлыг тайлбарлан ойлголцоод тараад явнаа. Хоёр айлч тарж явах гэтэл хоолны сургаар нуйлын найз охины гэдэс дуугархад хамт явж хоол идийгээд дагуулад явхаар болно. Олигтой хачир хийж чадсангүй гихтэн ойрд гэрийн хоол идээгүйгээ гайхан амтрах идэнэ. Октодол болсон хойно догсон үсний өнгө ярилцаж байхад нь аав нь өрөөнөөсөө том дуугараад загнаад гараад ирдэг. Яана гэж бодтол харин ч ингэж хэлсэн нь илүү дотн мэдрэмж төрүүлсэн байв. Нуйлын найз охин ч гэсэн битүүхэндээ баярлаастай. Хэлсэн даалгаврыг нь биелүүлнэ л гин. Догсон яагаад нууйл сайн болсныг гэхэд анх удаа тамхи битгий тат гэж хэлсэн хүн болохоор гэж хариулдаг. Аав ээжийг нь өнгөрснөөс хойш анх удаа чин сэтгэлээсээ хүнээс сонссон үг нь энэ байж л тэ. Эмнэлэг дээр маргааш хаглаанд орох гэж байгаа жомбуу нойронч хүрэхгүй хэцүүхэн хэвдэж яхад ээж нь ярилцаж тайвшруулах гэж хичээнэ. Хүүн харин ээж та бол чанга хүн. Та чанга хүн байтал хүүн бие муутай сэтгэлийн төвчээргүй гэж хэлэхэд нь ээж нь чи ээжээсээ илүү их төвчээртэй гайхалтай хүн гэж хэлээд зурагт үзэхээр гарлаа гэд яваад өгнө. Тэр үед нь жомбуун доор унтаж байгаа дүүгийнхээ хүнчлийг татаж өгөөд унтаад өгдөг. Юунд ч санаа зовхгүй байна гэсэн ээж нь харин зурагтны өмнө уйлаад сууж идэг. Ээжийг нь харсан юмч очоод битгий санаа зовоо. Амархан хаалгаа. Би сайн бас хурдан хийгээд тусахчий гэж зөөлөн дуугаар тайвшруулахад дэндүү их шаналлтай байсан ээж нь сайн нэг асгарч талархлаа илэрхийлдэг. Буланд аав нь бас уйлаад сонсоод зогсож байдаг. Хагалгаа амжилттай боллоо. Эмч 10 жилийн дараа уулзъя гэд яваад өгдөг. Ээж асгартлаа уйлж тайвширна. Жомбооны наркоз гарлаа. Ээж нь хагалгаа амжилттай болсон хэлээд эрүүл сарвал төрүүлж өгөөгүүд ээжигээ уучлаарай гэд л уйлаад байна. Арай ядан ярьж байгаа ах нь дүүгээ чадан ядан дуудаад хамраас чин цус гардаг чин зүгээрүүл гэж байна. Ингээд дүүн ч бас уйллаа. Киноны маань гол дүр догсооны бодолч гэсэн энд өрнөн. Үг болгонд сэтгэл шингэсэн байдаг. Тийм болохоор ганц үгэнд ч химжилт гэж байдаг. Энэ хүйтэн хатуу орчлонд ядаж ингээд амьдарч байгаа нь амьдралын химийг барьж зохицуулж өгдөг. Тэр сонирхолтой үгс сурсан мэдлэг сургуулаас илүүтэйгээр таны сэтгэлийн дулааны хим хэмжээг тодорхойлдог халуун дулаан ганц л үг байдаг. Түргэн хоолны газар хоол идэж байгаа эгчдүү хоёр нөгөө дээр алга болсон 30 мянган воныг яг хэн авсанг нь гайхаж сууж идэл дүр солигдсон сэмээрхэн гитэх хэргийн эзэн гараад ирхэн тэр бол аав нь байж. Орчин үед ирлээ. Хаалга дуурайд харсан нуйл хүрээд ирдэг. Тэгсэн аймаар хөгшин царайтай хүүхдэрээ амтан ороод ирхэн тэр. Хөлөө гимтээсэн байна. Хин гимтээсэн хүүхэд гимтээлээ гэд нөгөө догсуун чин баг гарч очиж зодох нэ. Зөнөг залгсан дүүгээ хайрлах эгчийн харийг нөхөр нь цаашлуулаастай байсаар өнөөдрийн анги доосна. Турбо кино суугтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Дараагийн ангиараа уулзлаа. Түр баяртай. Өнөөдөр та энэ киног заавал бүрэн ихээр нь үзээрэй. Хэсэг бүрэн танд амьдралын амтыг мэдрүүлэх болно. Дараагийн ангиараа уулзлаа. Түр баяртай.